Тэгээд одоогийн байдлаар бас харьцангуй одоо зарим голууд дээр үүссэн одоо үерийн төвшин баг багаар буурж байгаа боловч үерийн аюултай төвшинг давж үргэлжсэн хэвээр байгаа. За энэ дээр нэмээд маргаашнаас сая цагуурын байгууллагаас мэдээлэл өгж байна. Маргаашны Архангай, Хөвсгөл, Булган, Дархан, Сэлэнг, Архангай хойд хэсэг болон Төв аймгийн хойд хэсгээр буюу одоо Төвийн аймагуудын нутгаар их хэмжээний усархаг, адар бороо бас орох ийм төлөвтэй байгаа. Ер нь бол юуны хугацаанд бол энэ маргааш өнөөдөр 10-11-ний хугацаанд өчигдөр одоо энэ Улаанбаатар хотоос мөн орон нутгаас энэ Улсын баярын наадамтай холбогдуулан орон нутгийг зорчих ийм хөдөлгөөн бол эрс нэмэгдсэн байна. Тийм учраас одоо энэ чиглэлд зарчиж байгаа иргэд маань энэ үерийн төвшин нэмэгдсэн учраас ерөөсөө баталгаатай зам гүүрээр гарах, ялангуяа энэ голын айс хав энэ эрсдэлтэй бүс нутгуудаар отоглох, одоо майхан барьж отоглох, гэр бүлээр амрах гэх мэт ийм одоо эрсдэлтэй үйлдэл хийхгүйгээр аль болох аюулгүй газрыг сонгож болж игэл одоо суурин газруудад отоглож, хоноглож ингэж зорчихыг анхааруулж байна.